Улсын онцгой комисс өнгөрсөн баасан гарагт хуралдаж өмчийн хэлбэрүүл харгалзсан орон даяар сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг эх 3 дугаар сарын 2-ны хүртэл түр хааж хөл хорой тогтоох шийдвэр гаргасан. Уг шийдвэр гарсан дөрвөдөн хэрэгжиж эхэлсэн. Нэг зүйлийг тодтоход өмчийн хэлбэр үл харгалзсан гэдэгт улсын болон хувийн гадаадын хөрөнгө оруулалттай бүх сургууль цэцэрлэгүүд хамаарч байгаа. Тэгвэл өнөөдөр нэр бүхий зарим хувийн сургуулиуд хөл хоройг үл харгалзсан хичээлжээ. Яг одоо өдрийн 13 цаг болж байна. За Баянзүрх дүүрэгт байрлах Монгол Улсын хамтарсан 14-р сургууль бол яг одоо хичээлж байгаа юм байдалтай байна. Сургуулийн хашаанд нь бол 2 ширхэг хүүхдийн автобус зогсож байна. За хүүхдүүд бол нэг нэгрээ гарч эцэг эхчүүд нь бол аваад явж байна. За хүүхдүүдийн хэлж байгаагаар бол өнөөдөр бол бүтэн хичээлсэн. За ахлагын сурагчдын хувьд бол 4 цагийн хичээл ороод тарж байна гэдгийг мэдээллийг өгч байна. Өнөөдөр хальт хэдэн цаг? 4 цагийн хичээл авсан гэж байна. Тус сургуулийн зүгээс улс орны дотоод шийдвэрийг шууд биелүүлэх боломжгүй. Оросын холбооны улсын элчин сайдын яамнаас хөл хорой тогтоох хичээл хаах чиглэл ирээгүй өгөх шалтгаанаар өнөөдөр хичээлсэн байна. За уг нь бол засгийн газар улсын онцгой комиссийн шийдвэр бүх сургуулиудад үйлчлэх ёстой. Бүх шатны сургалтын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар хаасантай холбогдуулан олон нийтийг хамарсан соёл биеийн тамирын нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахгүй байх, хүүхдийн цуслан болон тоглоомын газруудыг ажилуулахгүй байх, кино үзүүрийн газарт 18 наснаас доош насны хүүхдийг оруулахгүй байх арга хэмжээ авахыг аймаг нийслэлийн засаг дарга нарт даалгах сугаа. Хөл хорой тогтоох шийдвэрийг зөрчиж хичээлсэн нэр бүхий хэд хэдэн сургуулиудыг өнөөдөр шалгаж маргаашнаас эхлэн хаахаар болсон гэдгийг холбогдох байгууллагуудаас дуулгалаа.